За намайг мөнх шаргалын ариунснаа гэдэг. Тэгээ одоо ингээд амьтдыг асран хамгаалагчаар ингээд аварч асарч хамгаалаад амьдарч байна. Манай байгууллага яг 17 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Тэгээ яг тэрнээс өмнө бол бас цөөхөн тоогоор нь амьтдыг асарч аварч хамгаалаад явдаг байсан. Маш сайн гэр бүлтэй болгоод. Яагаад ийм зүйл хийх болсон, мөрөөдөх болсон шалтгаан гэвэл уусаа Улаанбаатараар уусаа хотын төвөөрч гэр орлооч тэр зөндөө амьтад зовж шансан, гэмтэж хүчсэн гэл амьтад маш их байдаг. Тэгэл амьтаа авардаг болсноос хойш эдний төлөө өшөө зүг том зүйл хийх ёстой байна гэж мөрөөдөлтөд хөтлөхтөө ийм зүйл хийх болсон доо. Бүр өмнө яг ийм зүйл эхлэег байхдаа цөөхөн доогоор нь бас авраа явдаг байхдаа бол тэгэл яг өөрийн хувийн ажил мэргэжлийнхаа хаяг рекламын газар ч юм уу тэгэл ажилтдаг өсөө өөрөө болохоор би график дизайн мэргэжилтэй. Тэгэл ер нь бол ямар ч хамаагүй ажлыг бол тэгэл өөртөө хийгээл явдаг. Ямар ч сан тэгэл амьдрал зохицуулаад олсон цалин мөнгөөрөө дандаа нөгөө амьтад зориулаад тэгж амьдэрдэг байлаа. Амьтан тайртай хэсэг залуучууд бид нар нийлээд одоо бол манай төрийн бүсний 4 гишүүнтэй. Тэгэл бид яг өөрсдийнхөө бас ажил хөдөлмөр эрхэлсэн цалин мөнгө бүх зүйлээ амьтдаа зориулаад байнгын нөгөө түрээсийн хашаа башин тэгэл олон амьтантай бас нөгөө түрээслэх хашаа башин маш хомс хэцүү байдаг учраас тэгэл хэдэн сарын өмнөөс хайгаал ингээл гуйж гушаал арай хийж олж аваал ямар ч сан тэндээ нэг хэсэг хугацааг өнгөрөөгөл дахиад нүүдэл хийн. Ер нь бол нэг газар удаан байж тэгэл мэдээж хүн болгон амьтанд мэдээж хайртай биш учраас тэгэл хүмүүсээс бас хүмүүсийн амар тайван бодоол тэгэл явах зөндөө тохиолдлууд байна. Ер нь 17 оноос хойш нэг нийт одоо тооцоогоор бол нэг 300-аад орчим амьтдыг нэг аварч асарч хамгаалсан. Мэдээж тэр дунд тэгээд нөө өрчлүүлээд бас мэдээж эндэх тохиолдол гэл ингээл бүхий л тоо юмаа ботход тэгээд ер нь нэг 100-аад орчим амьтдыг гэр бүлтэй болгож өгсөн байна. Одоо манайх дээр нийт нохоо нэг 69 нохоо нэг 7 муурцаа амьдч байна. Би бол угсаа ажилласаа гараад яг эднэртэй ингээ бүх зүйлээ бүх цаг бүхэл амьдралаа зориулсан хүн байгаа. Манай хэд болохоор тэгэл эднэрийг харахын хажуугаар намайг бас ингээ авч явдаг хүмүүс байгаа манай төрийн бүс. Тэгээ тэрний хажуугаар мэдээж нөгөө амьтан тайртай хүмүүсийн тусалцаа дэмжлэг бол биднэрт айгүй их дэм болдог. Бид манайхыг бас анханаас нь нөгөө үүсгэн байгуулалтад ер нь анханаас нь ингээ бас тусч дэмжиж ирсэн. Бас нэг цөөхөн идэ хандивлагч нар байдаг. Нэг 2-3 хүнтэй. Тэднэрийнхээ бас хүчээр ингээд өдийг хүртэл яваад одоо сүүлийн 2 жил гар ингээ хугацаанд бол хүмүүс аягүй сайн амьтдад хоол хүнсээр ингээ тусалж байна. Миний одоо ажилласаа гарч бүх цаг амьдралаа энд одоо бас ингэж өнгөрөөх эднэртэй хамт байх
шалтгаан бол мэдээж асар их байгаа. Бас хамгийн түрүүний асуудал бол ер нь одоо буудлага юмнаас айн. За тэгэл бас ойр орчны хүмүүс ямар ухыг хэлж мэдэхгүй учраас бас тэгэл болж өгөхгүй юм өгөөд яачих вэ те. Эсвэл ингээл ямар нэгэн бас буруу санаатай хүмүүс амт орж ирээд яачих вэ гэвэл ер нь бол байнгын л нэг айц төгшөртэй байж байгаа байхгүй. Яагаад гэвэл түрээсийн газрууд бол угаасаа л ер нь хэцүү. Яагаад гэвэл хүмүүстэй ингээд ойрхон амьдарч ингэж оршиж байгаа учраас оршин сууж байгаа болохоор тэгээд хэцүү асуудлууд зөндөө байдаг. Тэгээ эднэрийг мэдээж одоогор бол ямар ч одоо мэдээж энэ байгаа байр байдалтай тохируулаад ингээл аль боломжоор л байж байгаа учраас мэдээж олон амьтан чинь бас мэдээж дунд нь муудалцах тохиолдол гарна шүү дээ. Тийм учраас бас тэр эрсдэл юмнуудаа бодоод тэгээд эднээс ер нь холдож чадахгүй орхиж явж болдгоо тэгэл. Гэхдээ мэдээж орхиж явах тохиолдлууд байна л та. Гэхдээ өдрөөр нь орхиж яваа те бас нэг дунд уран юм амжуулах гэл нааш цааш бас орж гарах гэл ажлууд байдаг. Тэрнээс бол байнгын энэ ч нь бол эднэртэйгээ амьдэрдэг. Өмнө нь бол яг бид нар бас хүмүүсийн өгсөн амьтдыг те тэгээ бас бид нартай ингээ цаашдаа ингээ амьтдын төлөөгээд явъя гэсэн одоо санаа зорилготой хүмүүсээс ч юм уу амьтдыг нь бол авдаг байсан. Одоо бол яагаад ч угаасаа авч дийлэхэргүй. Тэгээ манай улмаас нөө ажиллах хүн хүч байхгүй тий. Хүмүүс яг мэдээж амьтдын хоолоор нь бас ингээл таслахгүй дэмжиж туслаад байгаа ч гэсэн биднэрт яг одоо энэ тэ байр сууц дээр ингээд бас хамт ажиллах хүн хүч бол айгүй их хэрэгтэй байдаг байхгүй. Хийх ажил бас зөндөө байдаг. Мэдээж хийгээд өдөржин шүнжин үүржингээ хийгээд мэдээж барагтгааргүй их ажилтай байдаг. Гэхдээ энэ бол нөгөөсө хүсэж мөрөөдөж хийж байгаа зүйл болохоор нэг тэрэндээ бол төвөгшөөдгүй. Одоогийн байдлаар бид нэг том байшинтай нэг манай хандивлагч нарын бас өгсөн нэг хоёр гэр одоо нэг нь бол нурцсан л байна л та. Тийм гэрүүд тэгээ одоо энэ нэг байгаа нэг юм чиргүүлэн суудсан та ингээд бас манай хандивлагч нарын авч өгсөн юм. Одоо яг ийм байгаа байдлаараа л ингээд одоо энэ амьтдаа ингэж болгож байна. Тэрнээс бол одоо ахаад амьтад нэмээд авал тий хаана яаж байх вэ гэл ингээл. Тэгээд яаж нөгөө тэр болгон лугаа асарч хамгаалах ингээ анхаарах нүртэл анхаарлаа хамдуулах нүртэл уусаа хэцүү болчих учраас тэгээд энтэйс нөгөө янз бүрийн л ааш тий ааш зан нөгөө олцсон түүхэн ингээл янз бүр учраас тэгээд бүр амар хүнээс айдаг зүгээр тасхийг чимээнээс хүртэл ингээл одоо жишээ нөгөө тэр одоо буудлага өртөж явсан ч амтан байж болно шүү дээ тэр чинь. Тийм ерөөсө жоохон хүртэл тийм чимээнээс хүртэл айдаг болчт ингээд айцтай эсвэл бүр нэг амар улаан галзуу бүр дайрдаг гэл ингээд ийм хонууд амьтдууд ирдэг. Тэгээ мэдээж эднэр нөгөө ирээд маш сайн хайрлаа те ингээд халамжлаад мэдээж бүр ингээд амт чуусаа асар их нөгөө итгэдэг штэ. Итгэж бас адилхан яг хүнийг хайрладаг учраас тэгээ тэргээр ер нь бол аюу хурдан хугацаанд өөрчлөгддөг. Нүд нь өөрийнхөндөө одоо байгаа үйл хөдлөлөөр хүртэл ингээд шал өөр болоод ирдэг байхгүй. Манай тулгуунд одоо хамгийн хэцүү юм бол угаасаа сайн гэр бүл болох хамгийн хэцүү байдаг. Яг чин сэтгэлээс ойлгох гэр бүлийг олох хэцүү байдаг болохоор яг одоо манай дээр ирсэн амьтад бол тэр болгон айгүй хурдан тийм гэр бүлтэй болдгоо учраас зарим тохиолдолд нөгөө өвдсөн амьтдын хүмүүс нэг төдийлэг авдаггүй эсвэл зарим тохиолдолд нөгөө заавал царай зүс зарим бүр заавал нэг үйлдвэр тэ ухсаа харж идэг нэг тийм байдаг учраас тэгээд сайн гэр бүл болох хамгийн хэцүү байдаг. Тийм учраас нөгөө өвчлүүлэхгүй амьтд манд тэгэл эндээ ингээл өөрсдийнхөө таавар ингээл хизээ яг найдвартай сайн гэр бүлтэй болох хүртлээл ингээл байж идэг да. Ер нь бол үйлдвэр тэ энэ тэр одоо ямар ч юм хамаа байхгүй зүгээр л тэр бол зүгээр л нэг явахтай нэг өөр улс оронд тэ ингээд нэг хэлтэд ингээд гарцсан л нэг нэршлэл байх. Би бол зүгээр л нэрлэл гэж бодсон. Зүгээр л тийм яг брендийн нэг хувцас гэдэг шиг л тэрнээс бол яг л адилхан амьтад. Бүгд адилхан яг л адилхан сургалт хүмүүжил аав тэ хүнийг хайрлна. Хүнийг ер нь бол гэр бүлийг хайраар дүүргдэг энэ амьтад. Тэ
мэдээж тэгэл гониглохгүй байлгүй л яхав. Хэцүү учраас хэцүү ажил ер нь. Тэгээ миний өксөж мөрөөдж байгаа зүйл учраас би тэрэн дээр бол шантардгүй. Тэгээд яг ийм бүр ирч хүч авдаг тий өөрийгөө ингэж одоо цэнгэлж явдаг зүйл бол мэдээж ингээл одоо миний энэ асарч хамгаалж байгаа бидний асарж байгаа амьтад яаж тэгдүүхээр угаасаа байгаа ингээл байгаа байдал нь л угаасаа тэр чигтээ хайр юм чаа. Тий. Бүхэл зүйлээс нь л ерөөсөө эднэрийг хараад тоглож байгааг нь хараад хоолоо идж байгааг нь хүртэл хараад бүр зарим тохиол зүгээр баг сонин суугаад бааж байгааг нь хүртэл хараад тэрэндээ инээгээл те гоё эрүүл сарвал болж байгааг нь хүртэл амттай хараад тэгэл өвцөн амтын жишээ нэрүүл тэгэл ерөөсөө урам ирч хүч авах зүйл бол ингээл энэгээр зөндөө бүхэл зүйлээс цэвэрлэгээ хийж явах таач гоё жаргалтай цэвэрлэх үе зөндөө шүү дээ. Тийм байна. Манай амьд бүгд нэртэй өөрсдөө бүгд нэрээ сайн мэднэ. Үгэнд айгүй сайн урцгаана. Яалтчгүй л нөгөө байгаа байр байдал маань жоохон хүндхэн байгаа учраас тэгэл мэдээж олон дунд бодлоо бужигнаа үүснэ. Тэрнээс бол манай хэд бол үнэхээр ухаантай. Ор гэсэн үед өөрсдөө орчин тэрлүү ор энэндээ ингэхэд бол бүгд яг би тэгж амар одоо уг нь бол яг бүгдэнд нь тулж сайхан сургаж заамаар байвч тэгээд яалтч нөө зав зам нь болдгоо. Тэгээд өөрсдийнхөө л яг ингээ аясаараа энэд маань ингээ юмаа сурцгаач. Манай энэ итгэл яг жоох яалтч юм ирэх юм боллоо тий. Жоо юм давуу ирэхтэй. Манай итгэл машинтай хариусан багт манай нэг ихч олж тэгээ надад хүлээлгэж өгч ирсэн. Түүх нь бол ер нь бол унтуулах юутай байсан л та. Тийм баг багт нь машин зам дээр мэдээж нөгөө хүмүүс дайраад хаяа явчихдаг хүмүүс илэнг тэгсэн байж байхдаа олдсон. Тэгээ одоо бүр ийм том залуу болсон. Хүмүүсээс гарч байгаа муухай хандлагуудыг ярих юм бол угаасаа тоо тамшгүй их байгаа. Яг нөгөө миний нүдэн дээр болоод бүр үнэхээр юм бүр дотор харцааж бүр амар болохоор зүйл харсан зүйл гэвэл одоо зам гарч байгаа нохог яг нүдэн дээр бүр дайраад бүр зүгээр маш дугуйн доороо бүр ингээд сарвуунуулаад тэгэл зүгээр тэр чигтээ хаяад явжсэн тэр дүр зураг бол бүр амар байсан. Тэ. Тэр бол мүцэг. Ерөөсөө хизээч бүр ингээд бодлоос гартгүй. Улаанбаатар Монгол улс бол амьтдын ер нь бол нэг тамийн тогоо вэ штэ. Яг үнэхээр хүн бас харах юм бол хүмүүс нь одоо нохоогоо гүлгэлхөөр гаргаа идэг эсвэл насан туршид нь маш богино гинжинд те орд одоо сүйдэрлэгч бороо цаснаас салхахлагч ямар ч үүр савгүй гэл яг бодит байдал аимшигтай байдаг байхгүй энэ амьтдад. Тэгээ тэрний хажуугаар бол амьтанд хайртай хүмүүс бүр зөндөө их байгаа. Тэгээ одоо бас цаг үе бас айгүй өөр гоё болж байна гэж би харж байна. Бидний нөгөө хамгийн бас гол том зорилго нөгөө амьтад нөгөө үржлээ хаалгадаг. Тий. Хүмүүс болохоор энийг амар бас зарим хүмүүс айгүй буруугаар ойлгож тахгүй. Өөрсдөө амар нүгэл хийж ийн гэж ойлгодог хүмүүс байдаг. Байгалийн жамаараа төрөх ёстой гэж бодоод байгаа хүмүүс байдаг. Тэгэнгүүт одоо ингэж яг нүдэ нэгээд харах юм бол гадуур тий өчнөө амьтад зовж хандж байгаа муур нохоо гэл буудуулж өгч байгаа хөлдөж хүртэл осгож ингээл өлсөж сангаж ингээл өчнөө тохиолдлоор зовж хандж өхөж өргөдөж айгүй зовж амьдарч байгаа байхгүй. Мэдээж тэрийг таслан зогсоох ганц инэрэнгүй арга бол угс нь үржил хаалгах спейс заслах гэдэг. Тэрийг хүмүүс маань бас айгүй сайн зөвөр яг ухаандаа тий нэг сайн ойлгоод ухамсарлаад өгөөсэй гэдгийг айгүй хүсдэг. Тий энэ бол ерөөсөө тийм байгалийн жам юмнаас бол гайдсан зүйл биш ээ. Амьтан авардаг тий аварч асарч хамгаалж ингэж бас явдаг хүмүүс бүр айгүй олон болсон байгаа. Тэгээд одоо тэдгэр хүмүүстэй хандчлахад бол хичээгээрээ амьтын төлөө яг чин сэтгэлээ зориуллаа тий би чадахгүй мэн гэж бодсон бол угаасаа чадахгүй. Би болгонд бүтээн би энэний төлөө тий хийж чаднаа гэд зориод үзэх юм бол бас амьтаа аврахад боломж байдгийн шүү. Тий. Ер нь амьтаа аврахч биш ер нь аливаа зүйлийг хийх тугаасаа боломж үргэлж байдаг. Тий. Тэрийг л маш сайн бодож тэгээд өөрийн аварсан амьтан тий маш гоё жаргалтай явж байгаа маш гоё жаргалтай амьдарч байгааг харах бол
бүр үнэхээр гоё аз жаргал бас байдаг шүү гэж л хэлье да. Тэ. Хүмүүсийг тэгээд нэг амтаа одоо олцоод манайх руу ч юм уу өгнө гээл эсвэл зарим тохиолдолд нөгөө уурлна чадахгүй бол яах гэж юм мэдээ танаах авах хөстэй үсттэй ч юм уу те эсвэл би одоо аварч чадахгүй байна би тижээж чадахгүй байна өөрийнхөө амтны хүртэл ингээл хүүхдтэй болчлоо гэр бүл дургуутслаа гэл энэ амтд бол бүр маш их хариуцлага те хариуцлага айгүй олон жилийн бүр төлөвлөж одоо ер нь бол бас л нэг энэ адилхан амь шүү дээ. Тийм учраас бүр тэрийг бүр маш сайн бодож тунгааж хүмүүс хүртэл амтаа ер нь худалдаж авах биш үү. Үрчилж авцгаагаарай.